Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэдээллийн задаргаа хөтөлбөрт тавтаа мөрнө. Өнөөдөр бид эрүүл мэндийн технологийн ертөнцид яагаад хамгийн их анхаарал татж байгаа нэгэн сонирхолтой сэдвийг барж авлаа. Энэ бол PMF буюу лугшилтай цахилгаан суран зуурны эмчилгээ мөн терагерц технологийн тухай цэвэр даатанд суурьсан бодит задаргаа юм. Үүний Life Therapy Beyond гэдэг төхөөрөмж зах зээл яагаад ийм хүчтэй яригдах болов? Яг ямар учиртай, ямар давуу талтай юм бэ гэдгийг хамтдаа ухаж оожгоцгоё. За ингэж шуудхан гол сэдв рүү оръё. Өнөөдрийн бидний явах чиглэл ерөнхийдөө юм байна. Эхлээд дэлхийн PMF зах зээлийн өсөлтийг харна. Дараа нь өнөөгийн эмнэлгийн төхөөрөмжүүдийн хооронд нь харьцуулаад эмчилгээний бодит үрт яг хэд байдгийг тооцож үзнэ. Тэгээд Therapy 90 үүнд ямар шийдэл санал болгож байгааг бас стратегийн дөрвөн гол давуу талыг нь товчхон харааг явах болно. За тэгэхээр нэгдүгээр хэсэг буюу хурдацтай өсч буй дэлхийн PMF зах зээлийн талаар яриагаа эхлүүлье. Та бүхэн энэ тоог хараарай. 638 сая $. Эдмээргүй сонсогдож магадгүй ч энэ бол зөвхөн 2024 онд PMF технологийн зах зээлээс дэлхийд даяар олсон нийт орлогын хэмжээ. Энэ шин зүгээрл нэр ам дамжсан өнөөдөр гарч ирээд маргааш алга болох тренд биш гэдгийг шууд харуулж байна шүү дээ. Хүмүүс үр дүнгөө баталгаагүй зүйлд хизээч ийм их хэмжээний мөнгө зарцуулахгүй нь ойлгомжтой биз дээ. Үгээрч зогсохгүй бас нэг чухал баримт байна. 5500 гаруй зүгээр нэг тоо гэж битгий бадарай. Энэ бол зөвхөн Ану болон Канада улсад л гэхэд энэ технологиг өдөр тутмын эмнэлэг зүйн практикт нэвтрүүлж өчтнөддөө ашиглаж байгаа албан ёсны эмнэлэг клиникүүдийн тоо юм. Эмнэлгийн нарийн мэрэгчлэтнүүд нь хүртэл өөрсдөө ингэж гүнээ итгэж эмчилгээний ашиглаж байна гэдэг чинь л технологийн хувьд хамгийн том нотолгой бүзэх баг. Энэ онцгийн хэлхээсийг харцгаая. PMF чинь сайхан гарч ирсэн шин зүйл огт биш. Бүр тэртээ 1979 онд. Тийм ээ, 1979 онд шүү. Дэлхийн хамгийн хадуу стандарттай Ануын хүнс эмийн худалдааны газар буюу FDA-с үнийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байсан байна. Түүнээс хойш засалтгүй хөгжсөөр байгаад 2024 онд зах зээлийн үнэлгээ нь $638 сая хүрсэн. Тэгвэл эдийн засгчид 2035 он хүртэл энэ зах зээлийг жил бүр дунджаар 18% тогтмол өсөлттэй байна гэж таамаглаж байна. Бүрэн баталгаажсан бөгөөд ирээдүйд улам бүр өргөжих технологи гэдэг нь эндээс тодорхой харагдаж байгаа биз? Одоо тэгвэл 2 дугаар хэсэг рүүгээ оръё. Өнөөгийн зах зээл дээр бидэнд яг ямар сонголтууд байгааг хооронд нь харьцуулж харьцгаая. Яг одоо зах зээл дээрх гол төхөөрөмжүүд ямар үнэтэй, ямар технологитой байдгийг эндээс харж олно. Жишээлбэл Германы Beamer Pro Set байна. Маш сайн төхөөрөмж, гэхдээ зөвхөн PMF технологитой үнэн л ихэд бараг $6 million шүү дээ. Мөн Ануны D зэрэглэлийн Pulse PMF Z Grave гэхэд $8 million-оос давсан мөнгөтэй байх жишээтэй. Мэдээж гайхалтай төхөөрөмжүүж гэлээ, жирийн хэрэглэж, гэртээ аваад хэрэглэхт үүний хувьд үнэхээр өндөр босхтой байгаа биз? Earth Pulse эсвэл OMI гэд арай бугамжийн буюу $1000 үнэтэй хувилбарууд байгаа ч хүчин чадал технологийн хувьд бол харьцангуй их хязгаарлагдмал байдаг. Эндээс бидний анзаарч харах ёстой хамгийн гол асуулт нь юу вэ гэхээр зах зээл дээр тэргүүлж байгаа эдгээр төхөөрөмжүүдний дийлэнх нь зөвхөн нэг л технологиг санал болгодог. Нэг бол зөвхөн PMF, эсвэл зөвхөн terahertz буюу THZ технологитой байна гэсэн үг. Хэрэглэгч бид энэ хоёр технологиг хоёуланг нь хэрэглэхийг хүслэж гэсэн үн өртөгтөөсөө болоод нэгийг сонгох хэцүүхэн шийдвэртэй нүүр тулдаг нь өнөөдрийн зах зээлийн бодит дүр зураг болоод байна. 3 дугаар хэсэг. Тэгвэл энэ бүхний цаана бидний төлдөг эмчилгээний бодит үртэг яг хэд болдог юм бэ гэдгийг хамтдаа тооцож үзье. За клиникт очиод 30 минут орчим үйлчилгээ авахад нэг удаагийн үнэ дүнжаар $80 байдаг. Бидэнд $60-оор тооцлоо. 10 удаагийн багц авал арай хөнгөлөлт хэдлээд $375 орчим доллар болно. Тэгээ үүнийгээ банк хэрэглэхэд сарын гишүүнчлэлээр явбал сардаа дүнжаар $30-600 төлнө гэсэн үг. Одоо үүнийгээ бүтээн жилээр нь үржүүлээд бодоод үзтээ. Жилдээ $20,400-аас $3,600 болж байна штэ. Цэвэр мөнгөн дүнгээс гадна эмнэлэг рүү очих унааны зардал, цаг товлох стресс, хүлээлгийн танхим дунгруулах цаг гэд бодохоор ямар их зардал, ямар их чирэгдэлтэй байдгийг танд шууд төсөөлөгдөж байгаа бах. За тэгвэл дөрөвдүгээр хэсэг. Энэхүү асуудлаад Oli Life Therapy 90 яг ямар шийдэл санал болгож байна вэ? Oli Life Therapy 90 гэж яг юу юм бэ гэж та хайхаж байж магадгүй. Энгийнээр хэлэхэд энэ бол PMF буюу лувшилттай цахилгаан суран зуурaan булан терагерцийн технологиг нэгдүгээр хосолсон гэртээ шууд ашиглах зориулагдсан маш шухаалаг төхөөрөмж юу. Сайхан л бид хоёр технологийн зөвхөн нэгийг нь сонхоос үр аргагүй болдог гэд ярьж байсан шүү дээ. Тэгвэл Therapy 90 энэ хоёр гайхалтай технологиг нэгтэж баг нэг төр баг татсан байна. Энэ чинь л зах зээл жинхэнэ үдгаараа хувьсгал хэл бидний өмнө байсан тэр хязгаарлалтыг эвдэж чадаж байгаа юм да.
Санхүүгийн хувьд харьцуулаад харъя. Сар бүр эмнэлэгт $200-аас $300 төлөөд байх уу? Эсвэл терапид авсан гайг ойролцоогоор мөнгө орчим доллараар нэг л удаа хөдөлж аваад гэртээ хязгааргүй хэрэглэх үү? Та сард $200 төлдөг баялаа гэж бодоход ердөө 5-6 сарын дараа тохиромж авсан мөнгө бүрэн нөхнө гэсэн үг. Цаашлаад хэдэн ч жил гэр бүлээрээ өдөр бүр 100% үнэгүй ашиглана. Ямар нэгэн нэмэлт төлбөр огт байхгүй. Санхүүгийн талаас энэ үнэхээр эргэлзэх зэлгүй ухаалаг хөрөнгө оруулалт гэдэгтээ та санал нийлэх байх. За, ингээд сүүлийн буюу 5 дугаар хэсэг энэ тохиромжийг бусад мөнхнөөс ялгах стратегийн 4 гол давуу талыг нэгтгэж дүгнэцгээе. Нэгдүгээрт харьцуулал. Бусад алдартай брэндүүд нийгэл технологиг санал болгож байхад терапийн дээр Pine-Gen, PMF болон Terragia арцыг нэгэн зэрэг өгч чадна. Хоёрдугаарт мэдээж үнэ. Сар бүрийн эцэс тусгалгүй төлбөрийн оронд $1000 нэг л удаагийн хөрөнгө оруулалт шин. Гуравдугаарт тав тух. Завын төгжрөл цаг зах яжих стрессийг бүр мөсөн мартаж болно. Зүгээр л буйдан дээрээ зурагт үзэнгээ харилах хязгааргүй боломж шүү дээ. Дөрөвдүгээрт итгэлцэл. Энэ чинь 1979 оноос хойш FDA-ээр хүлээн зөвшөөрөгдөж, үл өдөр 1500 гаруй эмнэлэгт ашиглагдаж байгаа шинжлэх ухаанаар нотлогдсон бүрэн баталгаатай технологи. Энэ дөрвөн зүйл нийгэхээр ямар хүчтэй зогц шийдэл болж байгааг та бүхэн анзаарч байгаа бизээ. Өнөөдрийн мэдээллийн задаргааныхаа төгсгөлд би танаас нэг зүйлийг асууя. Хос технологиг нэгтгэсэн нэг л удаа худалдан аваад гэр бүлэрээ насан туршдаа ашиглах боломжтой ийм төгс шийдэл зах зээлд байсаар байхад та зөвхөн нэг л технологитой эмчилгээний төлөвд цаг хугацаагаа үрж сар бүр тасралтгүй төлбөр төлсөөр байх уу? Өнөөдрийн бидний харсны хүү тоо баримтууд зах зээлийн чиг хандлага паны эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтад багаж гисэн эерэг түлхэц болсон гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй хамт байсан маш их баярлалаа. Дараагийн сонирхолтой сэдвээр дахин уулзцгаая. Тэр баяртай.